Сургуулийн амнах тавтай буюу бүх зүйлийг тавтаагаар шинжилгээ сайжруулах зорилгоор хүүхдүүд маань судалгаа хийсэн байна. Тэр судалгааныхаа үр дүнд танилцуулаад цаашид юу хийх вэ гэдэг ажлаа төлөвлөх юм байна. За ингэ. Одоо өнөөдрийн бүтэц сурагч би нэрд маань өмнөх мэдээлэлд товч та бүхэнд танилцуулна. Санаагаар хоёрын ангийн бүтэц сурагч би нэрд байна. Манай ангийнхан одоо хэлцээ сургуулийн гадаа орчин толгомдод байх асуудлыг хүүхэд бүр судалгаа хийсэн. Тэгэхээр одоо бид 35 асуудал хэмжигдсэн. Энэ 35 асуудал хэмжигдсэн. Манай ангийнхан 6 багт хуваагдаад 6 баг сосгор ярилцаад хамгийн чухал гэсэн нэг асуудлаа одоо гаргаж ирсэн байгаа. Тэр нь хүүхэд сургууль талбай шинжилгээ, хоггийн орчныг болох зурны мод хамгаалах, сургуулийн зөвлөлийн явган замын шинжилгээ, сургуулийн уулзалтын машин зам дээр урд авах чинь сургуулийн машин модыг хамгаалах гэсэн 6 саналыг одоо баг чухал асуудлаа гэж үзье. Бид энэ чухал асуудал 6 асуудлаас сэдв сонгохдоо 3 шалгуурын дагуу 3 асуудлыг сонгосон. Харин 3 асуудлаас 7 шалгуурын дагуу сэдв сонгосон. Бидний сонгож авсан сэдв бол хүүхэд зөвлөх талбайг шинжилгээ. Энэ сэдвийн дагуу 5 чиглэлийн хүмүүсээс буюу бид 610 хүмүүсээс одоо судалгаа хийсэн. Судалгаа хийсний үр дүнд баг бүр мэдээлэл боловсруулж нэгэн баримтжуулж самбар буюу цаасан дээр бокс буюу самбар хийсэн. Самбар хийж танилцуулсан. Бид бүр 5 төрлийн чиглэлийн хүмүүсээс одоо судалгаа хийхэд нийт 27 төрлийн давхцсан санал гарч ирсэн. 27 төрлийн саналаас болохоор 27 төрлийн саналаас баг хамгийн чухал гэж үзсэн нэг одоо саналаа өөрсдөө чухалд асуудал гэж одоо авсан. Тэр нь болохоор гадаад талбайд зөөлөн дэвсгэрхийг хатангаар тавтайгаар шинжлэх, гэрэл зүйлийг сандал нэмэх, хогийн цэг буюу хогийн саваа шинжлэх гэсэн одоо 5 асуудлыг тоолж толгомдод асуудлаа болгож одоо үнэн өртөг чанарын хувьд гэх зүйлсээ судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд багуур судалгааныхаа үр дүнд мэдээлэлээр нэгэн боловсруулж баримтжуулж цаасан дээр болгосон буюу самбар хийсэн. Өнөөдөр одоо бид бүх нэгэн боловсруулсан мэдээлэл бусдад тайлбарлаж байна. За саяны бүтэц сурагчийн маань танилцуулснаар бидний одоо 5 багаас дэвшүүлсэн асуудал байж байгаа. За сургуулийнхаа бай ямар одоо зөөлөн шаардлагач вэ? За ямар алга хатдаг за дэлгүүлгийг яаж шийдэх вэ? гэсэн асуудал дэвшүүлсэн сая ярьсан. За ямар санал сонгох вэ? Хогийн савыг ямар хогийн савыг сонгож шийдэх гэсэн энэ хамжигдсан асуулт байна. За одоо тэгээд бидний одоо гол энэ асуудлын дагуу бэлтгэсэн зүйлүүдээ хүүхдүүд маань танилцуулж одоо хийсэн үйл ажиллагааны болохоор эрдэнэ автомобиль гэсэн юм судалсан. Тэгээд та бидэнд эрдэнэ автомобилийн талаар тайлбарыг гэж өгөөч. За энэ манай эрдэнэ автомобиль 50-50 харьцаатай 4 ширхэг 1 м квадрат болно. Шинэ эрдэнэ хамраар хийгдсэн. 2.5 см-ийн зузаантай. Ямар нэгэн борооцоос орохоор илчирч муудах асуудал бий юу? Тийм асуудал байна. Амьдрах чадвар хүрэх үйл ажиллагааны тайлбарлалт цуглаат талбайгаа алан цуглаан хатангаар хүрэж байгаа. Ингээд муутай компани болоо. Энэ хамтлагтай. Энэ бол алан хатан бол төрөлөөр хэлбэр хийж бол хэрэгтэй яадаг хөөж энийг өнгөтэй бүх төрлийн хэлбэрүүл янз бүр байж болно. Онцлог нь юу гэхээр маань шинэ хэлбэр хийгддэг. Зурм гэсэн. За энэ зурм аа. Тэгэхээр энийг бол хийгээд хоорондоо ингээд нэгтэй таардаг. Тийм үү. Манай талбай болохоор 300 м квадрат. Тэгэхээр 2-3 гэсэн. Аха. Энэ 15,000 төгрөг. Энэ бас талбай хаашиж 30. 30-тай, энэ бас 30-тай.
Энэ 25 гэж үлээ. Нийт гэр шатхуудаар тань. За. Энэ удаа. Энэ нэг сүүлийн гэх юм. Даавс солихгүй. Өөрөө шатхуудаа. Энэ бол 40. Энэ жижигнэ. Энэ жижигтгөө талтай. За. Хашаа машин. Энэ хамгийн сайн. Даавс солиод их юм юм байна. За. Энэ 500 ватт юм. 500 ватт. Оо 500 ватт. Одоо чи суугаад хүн суухад хүн санд идэх юм байдаг шүү. Хүүд амраа. Одоо энэ зүйл харагдж байгаа
бидний хүсэж буй мөрөөдөж талбайгаа цуглах талбай дээрээ зөөлөвч ирсэн талбайгаа. Миний ярьсныг нэмээд багаас минь дэлгэрүүлж байна. Бидний сонгосон Uniland компани зөөлөвчин болохоор шинэ хаймраар хийдэг. Харин нөгөө Монгол зөөлөвчин болохоор хуучин дугуугаар хийдэг учраас илэгдэж муудвал нөгөө доороос нь тороос нь гарч иж хүүхдүүдийн хөл гарыг бишдэг магадлал их байдаг учраас бид Uniland компани зөөлөвчийг сонгосон. Бүх багууд ерөнхийдөө 5-6 минутын хугацаатай байна. Uniland компани маань болохоор өнгө сонголтын дээр 3 өнгө сонголт байгаа. Харин Б компани маань болохоор өнгө сонголтын дээр 2 өнгө сонголт байгаа. Тэгэхээр Uniland компани маань Б компанийнхаа өнгө сонголтод арай илүү давуу чанартай болохоор манай ба Uniland компанийнхаа зөөлөвчийг сонгосон. Чанарын баталгаа дээрч сайн учраас Uniland компани үнээр сайн гэдэг байна. Зөөлөвчин нэрзэн болохоор халтургаа болгох багтай учраас бид зөөлөвчийг хийгээ шийдсэн. Манай багийнаас асуух дараа Одоо энэ манай цуглах талбайд одоо та эзэн хатын хэдийн ширхэг орохыг та тооцоолж үзсэн үү? Судалсан уу? Бид нэр тооцоолж үзсэн. Зөөлөвчин нийгмийн контрактаа 4 ширхэг ордог. Тэгээд тэр 4 ширхэг орж байхдаа манай цуглах талбай 300 м контракт. Тэгэхээр нийт бодоход бол 1200 ширхэг орно гэж тооцоолсон. Энэ зөвхөн резидент дэвсгэрчин дураад сорхол тэрийг цэвэрлэж амархан хэцүү юу? Энэ бас компаниуд Uniland компаниуд цаашаа яг тийм сулраны фосилтэй хичээл цасаар энэ зэмлэгийг хийсэн гэсэн одоо манай бодит талбай зэмтэс илүү ялбаа зэмлэгддэг. Тийм болоод манай бас гадаа талбай өдрөөр зэмлэгдэх цаас нүс цогцолтой байх юм. Танай баг заавал ингээд хэрэг хийхээр бол заавал ингээд мэрэгчлийн үнээр хэлж яхаа эцэгийнхаа төрсөн хэмжээг аваад хийж болох байсан уу? Би өөд мэрэгчлийн үнээр хэлгээж байна. Одоо эцэг хэрэг хийж байна. Гэтэ эцэг хийхэд ямар нэгэн ардаа ч юм уу анхтаа их дахиж хийх болно. Тэгснээс хоорондоо мэрэгчлийн хүмүүсээр нэг гэсэн хэлсэн хамаагүй дээ гэж бодож байна. Энэ хэмжээний хатан хамар намын үеэр хүүхдүүд явж байхад бороо үеэр ялгаагаар ч юм уу хүүхдүүд хайлтж болох магадлал нь улам ихсэж байгаа юм шүү. Зөөлөвчин нөгөө эцэгээс нөгөө хаймраар хийдэг. Тийм учраас халдрах нөгөө байхгүй гэж бодож байна. Би танаагаар хандаж санал өгч одоо бидний судлаа хийж явах цагаан статик гэж одоо хүүхдүүд одоо анги бүлгээр бичиж цагаан зураг статик гэдэг санал гаргасан. Харин зөөлөвч олон өнгийн төлөвтэй юм аа. Бас зөөлөвч игнэйгээр одоо игнорын тавиад тэгээд бас хүүхдүүд бас жигсад бас агаарах байх гэдэг юм байна. Бас хэмжигчтэй. Гурван багийн ширвэн эндээ манай багээр санал хийсэн гэхээр баярлалаа.
бид нар ийхтэй хоёр талаас байгаа. Тэр нь тав шар байрлалтай моржин компани, уралжин байрлалтай хас компани гэсэн. Энэ хоёр маань моржин компани авч болоо. Энэ хоёр маань хас компани авч болоо. Харин бид нар энэ дөрвөөс яг энэ хатгаа хийхээр болсон. Яагаад гэвэл энэ хатны зузаанаараа 6 см, харин энэ хоёр хатны зузаанаараа 2.5 см. Тэгэхээр энэ хүүхдүүд ихээр зөвлөөр болохоор энэ 6 см зузаантай чи арай баггүй учраас бид нар энүүгээр хийхээр болсон. Энэ ариг хэвчэн 20 хэмжээтэй. Тэгээд манай сургууль энэ 17 төгссөн шүү. Манай сургуулийн уртын хүүхдүүд хатаар яг энэ хатаа 17 төгссөн шүү байна. Тэгээд бид нар одоо материалын үлдэх 4 сая 788 мянган болсон. Ажлын үлдэх 8 сая 555 мянган болсон. Тэгээд нийтдээ 13 сая 343 мянган болсон. Тэгээд бид нар одоо энэ хас компани, моржин компани хоёрыг яг бидний энэ сонгосон хавтан маань болохоор 6 см зузаатаагаас гадна өсөлт хатангаатай болвол бардган учраас хүүхдэд тайлбарх нь илүү бага. Тэрнээс гадна бага хэмжээтэй учраас даасан их учраас бид нэр энэ хавтаныг сонгож авсан. Юу бага хэмжээтэй вэ? Юу бага хэмжээтэй вэ? Талбай хэмжээ. Манай сонгож авсан алын төлөв хавтны өдрийн сонголттой тэгээд бас гадны барцаад хүүхдүүд тайлбарлахгүй тэгээд сургуулийн бүх хэмжээнд сайжрах болохоор бид нэр манай багаас асуулт байна. Одоо манай судлах талбайд үдийн цэний машин гэж орж ирдэг. Тэгээд үдийн цэний машин дээгүүрний явахаар наачи хаагар суур Монголоо оноор тооцоолж үзсэн болов? Энэ бид нар багаараа ярилцсан. Энэ бол хангахгүй. Яагаад гэвэл энэ чинь 6 см зузаатай гэдэг бол ер нь зузаантай болдог. Тэгэхээр энэ бол хангахгүй. Тэгээд одоо тэр үдийн манай сургуулийн өмнөх тавьсан бетон бол 6 см зузаан өгөхгүй. Тийм учраас тэгэхэд хангаагүй байсан юм чинь энэ бол халагжуулах хангахгүй. Өөр талаар одоо энэ халагжуулах хангалттай цасмус доктор одоо манай гадаах талбай өөрчлөлт одоо ийм хусдаг усураа хусдаг тийм учраас ер нь босоод ер нь хангаж болдог бас өндөр асуудал гарах. Энэ нь болохоор 6 см-ийн зузаантай. Тэгээ бас зэнтэй хайлт орсон болохоор харахгүй гэж манайд бодогдчихэ. Тэгээд бас тэр нь одоо суур буюу гэрийн сайн хийгээд өгчвөл хөндөөрөхгүй. Нөгөө жил албан ногоон гэрээ цагаан шугам гэдэг тэмцээн болдог. Тэгээд цуглах талбай дээр 4 замын уулзаар тавьдаг байхгүй юу? Тавьдаг. Тэгээд хэрэв алгаж чулуун хатангаар ингээд бүрчгэн бол яаж ингээд 4 замын уулзаар тавих вэ? Тэр хас компани өөрсдөө нөгөө шууд өнгөхгүй юу хавтыг ихэд хүчээсэн. Тэгээд бид нар өөрсдөө ингээд цагаан хар өнгөөр будаад өөрсдөө ингээд эвлүүлээд яаж болно? Хас компани суусан. Энэ хас компани алуучсан энэ хавтаа баталгаа хугацаа өгсөн. Өгсөн. Тэгээд 2-5 жилийн баталгаа хугацаа өгсөн байгаа. Өөр нь алгажуулаа хавтан бусад өөр сургууль байсныг тань судалж үзсэн үү? Бид нар судалж үзсэн. Тэр нь болохоор 50 сургууль бас алуучлаа хавтангаар бүрсэн байсан. Танагагийн мөрөөдлийн талбайгаас харахад нөгөө ингээд өнгө үзэмжинд сайн байна. Тэгээ бас нөгөө өөр ямар ашиг тустай вэ? Өнгө үзэмжинд сайн байхаас өөр одоо манай энэ чинь тэр дээр босготой байдаг учраас энийг хийж дээрээс нь өрөөд битүүлчих юм бол хүүхдээ одоо тэгээд хуучин байхад бетон дээр бүдэрч ундаг байсан. Хаяа олон жижиг болсон. Тэгээд хаяа ганц хоёр газраа жоохон мууцсан байсан. Тэгэхээр алгажуулах хавтангаар бүрвэл тэгших учраас энэ дээр халтарч унахгүй хүүхдүүд. Хас компани хавтан одоо Норжин компани хавтнаас одоо юугаар илүү даваа талтай вэ? Норжин компани юу болохоор 2.5 см зузаантай, харин болохоор юу 6 см
зузаантай болохоор энэ нь бас давуу талтай. Бас дээрээс нь юу энэ болохоор тэр Notion компани чулуун нууны дааз муутай харин нууны манай хас компани юу алаг чулуу маань маш их даад сайтаагаараа болготой. Дараа нь маань одоо лед гэрлэн нөгөө шатах хэвдрэх Монголыг танаа судалж үзсэн үү? Эхлээд наад зөрүүлт наадад болохоор би шатаж яг шатахгүй. Хана яагаад кавац сан гэдэг сонгоод байна? Би дөрсөн нөгөө талбай дээр одоо хамгийн тохиромжтой гэрлэн лед гэрлээсээ манай баяр үзэж байгаа. Энэ гурван гэрлээс өөр та нар олон гэрлэж судалж үзсэн үү? Бид хараагаа судалж үзээгүй гэхдээ яг одоо талбай дээр гэрлэлтийг бол бид одоо судалж үзэх байна. Та нар яагаад нарны зан гэрэл сонгоогүй юм бэ? Манай Монгол эрсдэл суус уур амьсгалтай болохоор өдөр болгон наах гаргаж байхгүй. Манай Монгол сэрүүмстэй хамаардаг. Тийм учраас сэрүүмстэй хамаардаг учраас өдөр болгон наах тийм амар одоо тусгүй тийм учраас одоо нарны зан гэрэл маань цэнгээ авч чадахгүй гэдэг юм. Манай оргийн цаан судалж байгаа. Манайгийн цаан судалж байгаа. Анхны барилгын дээгүүр 150 ордын хүчтэй гэрэл 90,000 хүн гэж ирсэн. Таныг сонгож авсан дээгээс өнөөгийн би хэмтэн холоос сууд дээр манай багтаа цаан судалж нөгөөдөө баярлаа.
сонгож авсан бэ гэвэл одоо хуулийн 6-аас 10 насны хүүхдийг одоо асрах хамгаалагчийн одоо хөргөж өгч авах хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо ихэвчлэн өвөө эмээнээр ач зээнээр авахын тулд одоо гадаа хүлээдэг учраас хөлнөө өвдөх магадaltaй байдаг учраас одоо бид нэр саналыг одоо сэдвээ болгон сонгож авсан байгаа. Бид нар одоо байгаа санал маань энэ зурган дээр харагдаж байна. Одоо яагаад энэ саналыг одоо салгах шаардлагатай гэвэл нэгт зөөгн, хоёрт одоо өв үзмжээ алдсан, гуравт одоо загварын хувьжийг дрэгүүд тул одоо салгах шаардлагатай гэж үзэж байгаа. Манай багийнхан болохоор бага засар ургамлын далай гэсэн 2 компаниар явж судалсан байгаа. Түүнээс 8 загварын одоо сандал судалсан. Түүнээс одоо бүх сандалнууд нь урт нь 150 см, өндөр нь 40 см-ийн өндөртэй байгаа. Тэгээд бид манай багийнхан багаараа ярилцж одоо 100% нэг дугаартай сандлыг одоо дэмжиж одоо талбай дээр сууршуулъя гэж сонгосон. Нэг дугаартай бидний сонгож авсан одоо сандлын маань үнэ нь 250 сая төгрөгийн үнэтэй, 2 дугаар сандал маань 260 сая, 3 дугаар сандал маань 200 сая, 4 дугаар сандал маань 180 сая, 5 дугаар сандал маань одоо 480 сая төгрөгийн үнэтэй байгаа. Яагаад ийм үнэтэй байгаа вэ гэхээр одоо энэ сандал маань илүү их тансаг чамин идэлх дээрээс нь одоо бариулны илүү хээ орсон болохоор одоо ийм үнэтэй байгаа гэж бодож байгаа. 6 дугаарын сандал маань болохоор 120 сая, 7 дугаарынх маань 320 сая, 8 дугаар маань 480 сая үнэтэй байгаа. Бид нар одоо сандлаа одоо суурьшуулахаар одоо хаа суурьшуулах вэ гэхээр одоо цуглах талбай дээр суурьшуулъя гэхэд жигсэд одоо баг зэрэг хүндрэлтэй байх гэж бодоод одоо бид энэ зургийн дээр харахад модод хариулаад одоо хайсаар одоо тойруулж 8 ширхэг сандлыг одоо нэмж тавья гэж бодож байгаа. Манай сургууль дээр нийт 8 ширхэг сандал байгаа. Нэмэх сандал манай бид нар багаараа ярилцж аваад нийт 8 ширхэг сандал нэмж тавихаар болсон. Харин бидний сонгож авсан сандлын үнэ маань 250 сая төгрөгийн үнэтэй. Нийт сандал маань одоо 2 сая төгрөг гарах байгаа. Манай багийнхнаас одоо нэмж санал хэлнэ. Хэрвээ бидний сандлыг тавгаар болчоод шууд аваад тавьчихгүй шууд аваад тавьчих юм бол одоо хүмүүс хулгайлах магадлалтай. Тийм учраас шөрөгдөж тогтоох хэрэгтэй. Хэрвээ шөрөгдөж тогтоох юм бол хулгай дээр гарах тохиолдол байхгүй. Хэрвээ тэгж шөрөгдөж тогтоох юм бол ойролцоогоор 300 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Одоо та нар бодож байгаа батлаа бид нар дандаас төрслөгтэй сандлуудыг сонгож авсан байгаа. Яагаад тэгэхээр энэ хүүхдийн эрүүл мэндэд нуруунд сайнаар нөлөөлдөг. Харин 3 номерын сандал 8 номерын сандалтай адилхан. Энэ сандалнууд яагаад энийг сонгож аваагүй гэхээр энэ сандалнуудын төрслөгэд дутуу тэгээд хүүхдийн өсвөр насны хүүхдийн өсөлтөнд нөлөөж нуруугийн навчиж өндөрдөг байгаа. Тэгээд өсвөр насны хүүхдийн өсөлтийг багасгах магадaltaй байгаа учраас бид нар 1-р номерын сандлыг сонгосон. Одоо бидний энэ одоо сонгож авсан сандал маань одоо ямар ч хавтан дээр одоо суурьшуулах тохиромжтой байгаа. Манай багийнхнаас асуух асуулт байна уу? Цуглах талбай дээр хүүхдүүд маань зогсдог. Тэгээд эцэг эхчүүд ингээс хүүхдүүдэд харах гад ингээд наад ойрхон сандал дээр суудаг. Тэгээд ингээд 8 сандал хайс хашлаад дагуулад тавьж. Тэгээд бүр тэр цаана байгаа эцэгчүүд яаж хүүхдэд харах вэ? Өөр газар тавих боломж байсан. Энэ сандлыг бид яагаад хашлаад дагуулж тавих вэ гэхээр энэ сандлын зөвхөн сурагчид мөн эцэг эхчүүд зориулагдаагүй мөн ажилчид мөн одоо эрийн тойрны орсон шүүгчдийг зориулсан учраас бид хашлаад дагуулж тавихаар шийдсэн. Энэ байгууллага маань танаас баталгаа тогтоосон уу? Бид нар болохоор чанарын баталгаа хугацаа маань 2 жил байгаа. Эдлэгээ хугацаа маань 5-аас 10 жилийн одоо хугацаатай. Чиний асуулт бол Моцасар гэдэг компани судалсан шүү. За тэр компанийн судалгаа яагаад эдний сандлуудыг сонгоогүй? Яагаад сонгоогүй гэхээр одоо тэдний одоо
одоо тэдний санал маань одоо байгалийн одоо органик модоор хийсэн байгаа. Гэхдээ одоо үн өртгийн хувьд одоо 350,000-аас одоо 450,000 төгрөгийн хоорондоо болохоор бид нэр одоо анхан удаага одоо урмал талай компанийнхаа нэг дугаарт 250,000 төгрөгийн одоо саналаа сонгож авсан байгаа. Ахын шатныхаа удаа. Яа заавал 8 сар нэмэх юм бэ? Тэрнээс алга нэмэх боломжтой нь. Бид нар хэрвээ саналыг байршуулна гэвэл тавих саналынхаа тоог нэмэх боломж байгаа гэж байна. Хаана яагаад нэгдсэн санал сонгосон бэ? Хоёрдугаар санал ч гэсэн яг тэр нэгдсэн санал шиг адилхан юу хүчтэй юм шүү дээ. Одоо энэ хоёрдугаар санал маань болохоор одоо хөлн пиагрын одоо болохоор одоо дээрээс нь одоо энэ хөлнийх нь юу илүү гарсан болохоор дүүнер манаас гүйж хараад тоглодог болохоор одоо гүйж хараад байгаа бас одоо санаанд түгээр одоо унах магадaltaй. Дээрээс нь одоо хуудсар болохоор бас нэг удаа тисэхгүй ах гэж бодсон маань үеийнх нь. Дараагийн санал байсан. Манай баг болохоор төв хогийн саваа ширшлэг санаа гаргасан. Ягаад энэ одоо саныг чухал санаагаа болгож авсан бэ гэвэл одоо энэ хогийн санаа нэгдүгээр тэргүүн өнөр өнөртөг, хоёрдугаар одоо тагбуучаас хогон хийсдэг бас нөгөө үүдэн төлөвлөлтөөр хэлбэр үүдэн хэсэгт байдаг учраас бид солих шаардлагатай гэж бодсон. Бид нь болохоор уран төмөрт гэдэг компанид очиж судалгаа хийсэн. Тэгэхэд бол маш олон төрлийн одоо хогийн санууд байсан. Тэр дуунаас бид ангилдаг хогийн савыг сонгож авсан байгаа. Яагаад энэ хогийн савыг сонгож авсан бэ гэвэл энэ хогийн сав маань тагтаа учраас хогон хийсэхгүй, эвгүй өнөр өнөхгүй бас ангилдаг учраас хүүхдүүд маань баг ангийн хүүхдүүд маань бас хогоо ангилаас сурч байгаа учраас бид энэ хогийн савыг сонгож авсан. Энэ хогийн сав 150-ыг харьцан 400 см хэмжээтэй 280,000 төгрөгийн байгаа. Яагаад энэ хогийн савыг сонгож аваагүй гэвэл энэ хогийн сав дээгүүрээ хогоо хийдэг учраас бас хүүхдүүд дээшээ хогоо хийх гэж явж байгаа толгой дээрээ хогоо асрах ч юм уу тийм аюул гардаг. Арай энэ хогийн сав нь болохоор 2,500,000 төгрөгийн байгаа. Биднээс бас төв хогийн саваас ч илүү судалгаа дээрээ жижиг хогийн сав тавихыг сонгосон. Яагаад сонгосон бэ гэвэл нөгөө хүүхдүүд ингээд жижиг хогийн сав хаях гэхээр нэг төв хогийн сав руу яваад байхгүй тийм учраас бас судалт байдгаа ойрхон боржуурынхаа нугасны боржуурынхаа маань ингээд жижиг хогийн сав гэдэг зөвөй гэж бодсон. Энэ хогийн сав болохоор ганц нэг ширхэг нь болохоор 220,000 төгрөг, хосоор болохоор 380,000 төгрөг байгаа. Одоо манай багаас нэмж санал хэлэх хэлэх байна. Нэгдүгээр хогийн савны харна санарын баталгаар 2-оос 3 жил, эхлэх хугацааны 10-аас 15 жил. Энэ хогийн савыг тавьснаар манай сургуулийн өнгөцөнд нөлөөж бас бусад ирээдүйн зөвлөлтөөр сургууль ийм ангилдаг хогийн сав нэг байдаггүй. Тийм учраас бусад ирээдүйн зөвлөлтөөр сургуулиудад ийм хогийн савтай болж цэмцгэр байгаасгээд уриалаад ийм сав хийгээд өгсөн юм аа. Наадын багаас байсан. Манай багаас асуух байна. Тэр ангилдаг хогийн сав гэдэг нь ангилдаг хогийн сав хүүхдүүд хогоо ангиж тэгээд яг ингээд ангилдаг нэг хогийн сав байдаг. Тэгээд яг хүүхдүүд ямар ч хогоо тэр хогийн сав байдаг. Тэгээд ангилдаг хогийн сав гадаа хаягтаа яаж хаях вэ? Бүх нэгсэн хогоо яаж гаргаж явах вэ? Манай уран төмөрт компани болохоор захиалгаар хийдэг. Тэгээд хүссэн хэмжээ хүссэн өнгөөрөө хийдэг учраас ангилдаа бас ингээд жижиг ангилдаг хогийн сав хийчих юм бол гадаад төв хогийн ангилдаг сав дээр бас ингээд ангилдаг хогоо ангилж. Танай багийн нөгөө ангилдаг хогийн сав надад маш их таалагдчих. Гэхдээ нөгөө одоо ингээд ангилдаг хогийн сав хийчлээ гэж бодоход одоо ингээд хогийн машин ирээд ингээд бидний ангилсан хогийг нөгөө шууд нөгөө машиндаа шууд халаад атцгаач ангилдаг хогийн сав хийсэн хэрэг байна уу? Ангилдаг хогийн сав нь одоо дахин боловсруулах гэдэг юу байгаа. Тэгээд бас бид нар дахин боловсруулах төвтэй ингээд гэрээ хийгээд дахин боловсруулдаг хогоо ингээд тэг
газартаа ингээд өгөөд хамаар бид нар ч бас ашигтай гэж байна. Би одоо энэ одоо дахин боловсруулалтаасаа дахин боловсруулахгүй нэхрэдэг шүү дээ. Тэгэхээр эднэрийн ч бүгд хэмжээ нь адилхан байна. Тэгэхээр дахин боловсруулахгүй хийгээд дахин боловсруулахгүй дүүрээд дахидаг нь одоо хоосон одоо дунд зэрэг байвал хүүхдүүд угаасаа манай хогийг ч гэсэн одоо ер нь жоохон удаа ачдаг гэдэг энэ хоёр айлуудыг ачиж байгаа. Тийм учраас бид нэр одоо тэр хүүхдүүд юу дахихгүй дахин боловсруулахгүй байгаа дахиурлуугаа хийгээд байвал яах вэ? Сар алгаа хогийн машинаа нэрдэг. Сар алхад тэгж их дүүрээд авахгүй гэж манай аг болж байна. Миний санал хэлмээрээ камер ингэ жижиг хоолойсоо хийсэн нэ. Тэнгүүд бид нар бас ингэ юуны хамгаалтайгаа яваад жижигхэн ингэ хоолой сумнаар байсан. Тэгээ нэг ширхгээр авал 180 мянга. Тэрийгээ Монголд үйлдвэрлэдэг маш зузаан томьёо. Тэгээд харин хосоороо 280 мянга гэсэн. Арай хямдхан эсвэл камер ингэ аваад таваарай. За ерөнхийдөө багуудынхаа хэмжээтэй болоод сонслоо. Аль бүрдээ альтаа оны савтаа нэг альтаа оны савтаа гэсэн. Нэг тэгэхээр хаваа асфин нэг та 3 хөвгөл орд хандлагатай. Эсвэл 3 хөвгөл нэг орд хандлагатай. Тийм болохоор энэ хэцүү шүү. За энэ л бас багийн гişүүд судлаа заа цаашаа хийхээр багийн гадаагийнхаа одоо бүгд нааш анхаарах юм. Манай сургуулийн одоо байгаа гэсэн фактор мандыг харж байна тийм ээ. Бид нар одоос одоо ийм болгоны мөрөөдөл нэг сонирхож байгаа шинэ. За одоо ингээ үнэ одоо бүгд нэг зүйл байгаа.
Thanks.